Сайн бацаана үзэгчтэй өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн мэдээ хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн Чингис хотод болж үргэлжлсэн үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Хинтээ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт 60 сурагчдад боловсролын тэгш хүр хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор олон үйлдэлд ухаалаг тавилаатыг гардуулж өглөө. Баярлж байна. За Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт 15 мянган хүүхэд байдаг. Үүнээс ерөнхий боловсролын сургууль тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд 3 хүүхэд тутмын нэг нь хамрагддаг. Эдгээр хүүхдүүдэд чиглэсэн тусгайсан гарын авлага материал дутмаг байсаар байна. За тэгвэл Дэлхийн зам Монголд олон улсын байгууллагын Бороо өндөр 2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 100 орон нутгаас анхдагч Хинтээ аймгаас сонгон Хэрлэн, Бэндэр, Баян адраг Өмнө Дэлгэр сумдын харьяад 60 хүүхдэд олон гүйлэлт бүхий ухаалаг тавилаатыг өнөөдөр гардууллаа. За Дэлхийн зам олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх юм төсөл маань Хинтээ аймаг болон Баянгол дүүрэгт хэрэгжиж байгаа. Нийтдээ 160 хүүхдээс 60 хүүхэд маань Хинтээ аймагаас сонгогдсон байгаа. Энэ төслийн хүрээнд эцэг эхчүүд рүү бас хүүхэд хамгаалал хяналтын сургалтуудыг зохион байгуулж байгаа. Өчигдөр зохион байгуулсан. За өнөөдөр болохоор энэ тавилат гардуулах үйл ажиллагаа болж байна. Энд 60 хүүхэд оролцож байна. Хэрлэн сум болон Өмнө Бэндэр, Баян адраг гэдэг 4 орон нутгаас хамрагдаж байна. Энэ төслөөр дамжуулаад хүүхдүүдийн бас боловсрол хичээлээ давтах суралцах тэр боломжийг нэмэгдүүлэх ийм зорилготой төсөл байгаа. Энэ төслийг бид нар Хинтээ аймгийн засаг даргын тамгын газар, боловсролын газар, насан туршийн боловсролтой болон ерөнхий боловсролын сургуулиудтайгаа хамтран зохион байгуулж байна. За өнөөдрөөс Дэлхийн зам олон улсын байгууллага Бороо өндөр төслийг маань хамтраад энэхүү боловсролын хүртээмжийг одоо дэвшүүлэхийн төсөл маань ингээ хэрэгжиж явж байна. За Хинтээ аймгийн хувьд бол Хэрлэн сум, Өмнө Дэлгэр сум, Баян адраг, Бэндэр сум ингээ хэрэгжээд нийт 60 хүүхэд маань төсөл арга хэмжээнд хамрагдаад байгаа. За өнөөдрийн бол Хэрлэн сум дээр 36 хүүхэдтэй өдрийн тавилтын бол өгөө байж байна. За энэ маань бол мэдээж энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань бүгдийнхэндээ нийгэмших одоо зэрэгцэн алхах энэ боловсролын бас юу нэмэгдүүлэх ийм сайн боломжийг бол нэмэгдүүлж өгч байгаамаа. Төсөлд хамарсан хүүхдүүдийг сонгохдоо тухайн орон нутгийн нийт тусгай хэрэгцээнд хүүхдүүдийн дунд судалгаа явуулж хараа, сонсгол, тултуур эрхтэн, оюун ухаан, даван, сэтгэж, саажилт гэсэн бэрхшээлтэй 9-18 насны 60 хүүхдийг сонгосон байна. Дуулж байгаа жишээлбэл энэ хүүхдэд дахиж нэг гардуулж. Надад бол өмнө болохоор би тэлийн хичээл, захин хичээлүүдэд уцар хийдэг байсан. Одоо болохоор таблеттэй илүү том дэлгэцээр өргөн хүрээнд үүсэх боломжтой болсон. Тэгэхээр таблетыг ер нь яаж ашиглах талаар та бүхэндээ мэдээлэл өгсөн үү? Тэгэхээр ер нь ингээд таблетаа босноор олон өөрчлөлтүүд одоо чамдаас гарах бах тийм. Таблетыг яаж ашиглах талаар тэр дэлгэцэн дээр сая гарсан. Илүү их мэдээлэл өгч чадсан. Зарим подкастыг болохоор утсан дээр татаж болтгоо байсан. Тэр энийг одоо бүрэн дүрэн ашиглах юм байна шүү дээ, тийм. Энэ таблет явсандаа энэ Дэлхийн зам олноос өгч байгаа их баярлж байна. Одоо нэг тэлийн хичээлийг л яах. Тэгээ зурагтаар л үзсэн. За баярлалаа. Хинтээ аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багаас Тэмүүжин зохицолбор сургуулийн 6 дахь ангийн сөрөгч бэлгэдийн мэрлэг ээж байна. Ингээд энгийн хүүхдүүдтэй ижил төвшөнд сурч боловсрох тийм юг хангаж байгаа энэ табар таблетыг гардуулсан баяртай байна. Цар тахлын үед одоо бүгдээрээ л одоо энэ тэл хичээлийг үздэг байлаа. Одоо хүүхдүүд подкаст сонсдог болсон гэд энийг яаж илүү одоо хүртээмжтэй байдлаар яаж одоо үр дүнгийг гаргахыг гэж бодож байна. Таны оролцоо бас их чухал байгаа шүү дээ. Ааха. За тэгээ дараагийнхаа сургалтанд яваад таблета эзэмшээд ингээд сургалтандаа хамрагдаад явнаа гэж хэлээ да. Өмнө та бүхэн яаж одоо тухайн тэл хичээлийг одоо үздэг вэ? Ийм зүйлгүй байх та. Өмнө нь бол зурагтаар л үзэл тэгээд багш нартайгаа холбогдоод тиймтэй л үзчихсэн. Тий. За ингээд Дэлхийн замгийн хамт олонд баярлалаа. Тэмүүжин зохицолбор сургуулийн нийгмийн ажилтан болон сургуулийнхаа хамт олонд баярлалаа гэж хэлээ та. Тусгай хэрэгцээт хүүхэд бүрийн онцлог тохирсон тохируулгуудыг хийсэн учраас таблетаар дамжуулан сурах хөгжих чадруудыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг эхт хамтдаа суралцах контентуудыг шаардлагатай аппликейшнуудыг суулгасан байна. Бид нар таблетандаа бол 2 төрлийн
аппликейшн болон контентыг суулгаж байгаа. Тэр хүүхдүүд маань сурч хөгжих бүхэл боломжуудыг бид нар энэ төхөөрөмжөөрөө дамжуулж олох хичээж байгаа. Тэгээ нэгдүгээрт нь бол бид нар аппликейшн буюу гар утсны тохиргоон тохирсон. За e-контент, e-kids, за мэдлэг сегмент ч гэдэг юм уу хүүхдийг сурч хөгжих бүхэл боломж аппликейшнуудыг суулгаж байгаа. Хоёрдугаарт нь бол контент гэж хэлээд байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр илүү хүүхдүүдэд зориулагдсан видео, сонирхолтой хэлбэрээр анимашн хэлбэрээр ерөнхийдөө ингээд цуврал видеогоор бэлтгэж байгаа. Тэгээд таблет маань авч байгаа хүүхдүүдийн хувьд бол тусгай хэрэгцээ гэдгээрээ бүх төрлийн бэрхшээлийн тохируулгыг тохирсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл аппликейшн суулгаж байгаа контент, аппликейшн зүйлүүд нь бүгдэнд нь сонслон бэрхшээлтэй хүүхд үзэх боломжтой тохионы хэлтэй тийм. За харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан уншдаг дэлгэцтэй ч гэдэг юм бүхэл тэр бэрхшээлүүдийн төрөлд бол тохирсон байдлаар бол бид нар аль хийх хичээсэн. Тэгэхээр тохируулгууд таарсан хүүхэд өөрөө тохирсон тохируулгаараа дамжуулж энэ мессежүүдийг авах боломжтой. За контентуудын хувьд бол бид нэр томоохон 4 агуулгыг бол багтаагаад байгаа. Хүүхд хамгааллын чиглэлээр өөрийгөө яаж хамгаалах, өөртөө тэр яриад байгаа хүчирхийлэл, дарамт, мүлжлэг те энэ бүх зүйлүүдээс өөрийгөө яаж хамгаалах хэвээр эцэгчүүд юу мэдчих хэвээр. Тэр ээж хүүхэд ганцхан үзэхээс гадна ээж аавд бас цуг үзэх хэвээр боломжтой. Гэдгээр даавал хоёрдугаарт нь бид нар гамшиг ослын талаар болох хичээлүүд байна. За энэ яагаад гамшиг ослыг сонгоод байгаа юм бэ гэхээр өнөөдөр газар хөдлөх те за гэрт нь гал төмөр гарах ч юм энэ бэрхшээлтэй тусгай хэрэгцээ хүүхдүүд маань өөрсдөө альва эрсдэлтээс өөрийгөө хамгаалах талаар мэдлэг маш хомс байдаг. Гал гарлаа яах вэ те хин нэгний тусан заавал шаардлагатай байдаг. Тэгэхээр хүүхд өөрөө мэдлэгтэй байж чадах юм бол альва эрсдлээс хамгаалж чадна. Тэгээд тэр бүх зорилгоор бид нар бол галын төмөр за одоо магадгүй хүчтэй гаш шалгах шуурга тий хөд орнотод бол илүү тохиромжтой. За мөн илүү нөгөө галын аюул гарах за үер ус гэж байдаг тий. За эдгээр бүх гамшиг ослуудыг тохирсон дэлхийн зам байгууллагын аварч мазалаа гэж зөвлөмж байдаг. За энэ хичээлүүдийг бол агуулгыг бас бид нар тохионы хэлтгээр нас оруулж гисэн байгаа. За 3 дугаарт нь болохоор оролцоо төгжээгээд бидний дэлхийн зам байгууллагын бас үндсэн аргачлал байгаа. Энэ болохоор өөрөө илүү хүүхдийг амьдрах ухаан чиглэсэн өөртөө ихтэй байх тий. Би битгээ мэдлэлтэй үе тэнгийнхнийг тэгээ зөв зохистой харьцдаг гэдэг энэ хүүхдэд анх мэддэг зохимжтой амьдралыг одоо даван туулах чадвар гэж ярьдаг тий. Тэр бүх чадваруудыг одоо эзэмшүүлэх тийм зорилготой хөтөлбөр байдаг. Энийг видео хэлбэрээр тохионы хэлтэйгээр бас энэ аппликейшнийг бас татаж суулгасан байгаа. За дөрөвдүгээрт нь бол бид нар одоо нөгөө цар тахлын аюул бас бид нар одоо нүүр тулд нэлээд хугацаа өнгөрлөө тий. Энэ цар тахлын өвчний одоо бас өөрийгөө яаж хамгаалахын гэр бүлийн орчинд юу хийцэн байх хэвээр энэ бүх одоо зөвлөмж цуврал видеонуудыг ээж аав зориулсан хүүхдэд зориулснаараас бас тохионы хэлтэйгээр бид нар ингэж суулгасан байна. Тэгэхээр эдгээр дөрвөн зүйлээр бол бид нар хязгаарлахгүй гэж бол харж байна. Цаашдаа төслийнхөө хугацаанд бид нар хүүхдийг сурч хөгжих энэ чадвар чадамжийг нь ахиулахаас гадна эцэг хүүхдийн ажиллах шаардлагатай байгаа. Тэгэхээр ээж аавтай хамтарч бид нар хүүхдтэйг ажиллах ийм зорилготойгоо. За тэгээд таны түрүү асуусан аюулгүй адил байгаа. Мэдээж энэ таблет маань өөрөө хүүхдэд одоо удаан хугацаар үзэх те нөгөө донтолт дэлгэцийн донтолт гэж яриад байгаа те. Энэ зүйлээс бид нар хамгаалахын тулд аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургалтуудыг бол тогтмол хийн. За дээрэс нь яаж энэ нөгөө ухаалаг төхөөрөмжөд дамжуулж интернет орчинд ашиглах вэ гэдэг зааварчилгааг бас ээж аавдад нь хүүхдүүд нь биднээс дамжуулж өгч явах юм. Баярлалаа. Эдгээр хүүхдүүдийн боловсролын хүртээмж сурч боловсрох хөгжүүлэхэд тэгш боломж олгож боловсролын хүртээмжийг нэмэгдүүлснээр олон нийтийн дунд байгаа хэвшмэл ойлголтыг арилгах, олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чухал түлхэц болно хэмээн оролцогчид харж байгаа юм а. Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлж байгаа нийтийн их цэвэрлэгийг зохион байгууллаа. Уг цэвэрлэгээр Чингис хотын хойно байрлах Үерийн далангаас хогийн цаг хүртэлх 4.9 км газрын хогийг 58 байгууллагын ажилтан албаагчид цэвэрлэлээ. За үзэгчтэй бид бүхэн Чингис хотын хойно байрлах одоо Үерийн далангийн ойролцоос хүрэлцэн ирсэн байна. Хэрлэн сумын засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа бүх нийтийн цэвэрлэгээ яг одоо хийгдэж байна. Бид бүхний ард зогсож байгаа энэ талбайгаас одоо өргөөшөө 4.2 км, уртаашаа 4.9 км-ийн талбайг одоо цэвэрлэхээр 58 байгууллагын ажилтан албан хаагчид яг одоо бүх нийтийн цэвэрлэгийг зохион байгуулж байна. Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас Чингис хотын хой талын Үерийн шороо далангийн зурвсаас эхлэн шинэ хогийн цаг хүртэл 4.2 км өргөн 4.9 км урт талбайд хийсэн даргасан Гялгар ут ховцор хогигдлыг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгийг зохион байгуулахар болж удирдах ажилтны өргөдсөн хуралдаанд танилцуулан 5 хуваарийг зарлаж өнөөдөр их цэвэрлэгийг зохион байгууллаа. Уг цэвэрлэгэнд Чингис хотын албан байгууллага аж ахуйн нэгжүүд нийт 58 байгууллагын албан хаагч хүнсний эрхэм бичгийн үйлчилгээнд хамрагддаг иргэд болон багийн иргэдийн төлөөлөл оролцсон юм а. Энэхүү цэвэрлэгэнд аймаг, сум байгууллагын удирдлагууд оролцож хяналт зохион байгуулалт цэвэрлэгээний үйл ажиллагаанд хамтран ажиллалаа.
Ер нь тэгээ иргэдэд бас анхааруулж хэлэхэд бол хаана нэг овоолтоор шороо байна, нөх хонхор газар байна. Тэрийг бараадуулаад хог хайчтгаал одоо болох хэрэгтэй байна. Манай Хэрлэн сумын яг энэ хойгоор одоо үерийн далангийн хамгаалтын шороо байдаг. Энийг дагаад бол жилийн жилд одоо хог хаягдлаа бол хайцсан. Битүү одоо хогийн цэг шиг болцсон байдаг. Энийг бол бид одоо жил бүр одоо тодорхой хэмжээний хөрөнгө санхугаа зарцуулаад цэвэрлэдэг. Мөн одоо Хэрлэн сум шинэ хогийн цэгтэй болсон. Хуучин хогийн цэгийг бол бас дарж буйшлаад нэлээдгүй бас ажил хийцэн байсан. Энийг дагаад бас л одоо шинэ хогийн цэгээс ялгагдахааргүй юм хогийн цэг болцсон. Ингээд ил задгаа хог хаяхын яриаар бол энэ талаар нэг одоо тархах хогийн одоос тархахталтай байдал бол нэлээ өргөн болж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас манай иргэд одоо анхаарч зөвшөөрөгдсөн хогийн цаг тогоо хаяад хэвшчүүл бас одоо бидний өнөөдрийн энэ хөдөлмөр цаг зарцуулаад байгаа хүн хүч зарцуулаад байгаа ажил бас арай гайгүй болно. Жил бүр хаврын сэлхэнд хийсч ирдэг гялгарууд элдв хог хаягдлын асуудыг шийдэхэд зөвхөн их цэвэрлэгийг зохион байгуулахын зэрэгцээ иргэдийн ухамсарт хогийг хаа хамаагүй хаяхгүй байх сэтгэхүйд нөлөөлөх нь байгаль дэлхий оршин суугаа газраа цэвэр цэмцгэр байлгах цаашлаад өр хүүхэдтэй үлгэр дуурайл үзүүлэхэд чухал ач холбогдолтой учраа иргэд ухамсартай хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Энэхүү цэвэрлэгийг зохион байгуулснаар Хэрлэн сумын засаг даргын тамга газраас дараагийн авч хэрэгжүүлэх ажил нь хогийн цэгийг тойрсон 4-5 м өндөр торон хашааг барих ажлыг тун удахгүй эхлүүлэх юм байна. Ингэснээр хогийн цэг дээрээс хог хийсч ирэх асуудал багасна гэж үзэж байна. За бид нар яг Хэрлэн сумын тамга газраас зарласан хойрын дагуу үрт ажиллаа хийх гээд гарч ирээд байна. Тэгээд манай хүнсээ дачин газрын хувьд бол нийт 20 албаагчтай өнөөдөр байтар 15 албаагч нь хогийн цэвэрлэгэнд зэх цэвэрлэгийн ажилд оролцож байна. 5 албаагчид Улаанбаатар хотод албан төвлөлтөөр ажиллаж байгаа. Ерөнхийдөө жил болгон зохион байгуулалт нийтийн цэвэрлэгэнд бол бас манайх итгэх санаачлагтай ажилладаг. Тэгээд тэрнийхээ дагуу бүгдээрээ бэлт хувийн бэлтгэлээ хангаад ирсэн. Цэвэрлэлийн ажил хамрагдаад явчихна. За тэгээд ерөнхийдөө зөвөр аж ахуйн нэгж байгууллагууд хувийн нийт хандлага шүү дээ. Бид нар өөрсдөө гарч ир цэвэрлэхгүй тэгээд өөр юмар хэн ир цэвэрлэх вэ? Тийм болохоор ерөнхий нийтээр зохион байгуулж байгаа ажил бас манайхан иргэн аж ахуйн нэгж байгууллагууд бас нийтлээ итгэх санаачлагтай амьдж байгаа болсон. Өөрсдөө биднийхээ хооч ирээд хүүхдүүдийнхээ бас эрүүлэхэд цааш ирээдүг бас цэвэр цэмцгэр орчинд байх нь бид нар өөрсдөө хичээхгүй л өөр хэн хичээхгүй. Тийм болохоор хүмүүс хандлага өөрчлөх хэрэгтэй гэж ойлгож байна. Хогийн одоо уутанд одоо хогоо хайж яах юм бол ер нь тэгээд ачиж байгаа ачигч нартай ч гэсэн ер нь амар байна. Тэгээ манайх бол одоо анги бүр одоо хогийн ууттай болсон. Тэгээд гараад хогоо хаяхтай бол дандаа хогийн уутанд хийж хайдаг. Тэгэхээр ачигч нар бол шууд хогоо бол хаяхт бол амар байна. Тэгээд энэ хаврын уйлралд болохоор нөө задгаа хаяхтлаар орчин ер нь байгууллагын орчин ч гэсэн ер нь айгүй хэцүү байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө ажил ихтэй бас тэр болгон бас гадаа гараад хогоо цэвэрлээд байж чадахгүй. Тэгэхээр юу гадаа хог хийсэд байхгүй хэцүүгээр байдаг. Өрн дулааны уйлрал ирж байгаатай холбогдуулан амны газар албан байгууллага бүхэн 14 хоногтоо заагдсан газрынхаа цэвэрлэгэндээ идэвхтэй хамрагдаж амьдрах орчноо цэвэр цэмцгэр байлгахад ач холбогдол өгч сурах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Мөн айл өрх цэвэрлсэн хогоо зориултын ууданд хийж хогийн савнд хайснаар хог хийсч орчин бохирдохгүй байхад чухал нөлөө үзүүлэх юм. Иймд иргэн бүр цэвэр цэмцгэрээ Чингис хотод амьдрахад өөрийн оролцоогоо нэмэгдүүлж хариуцлагаа дээшлүүлэх шаардлагатай юм. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна уу. Хинтээ аймаг 3 жилийн өмнөөс цахилгаан автобусыг Чингис хот дотор нийтийн тээвэрт явуулж эхэлсэн. Өнөөдөр 8 автобусны 4 нь ажиллаж байна. Сурагчид өндөр настангуудын гол хөл залгуулдаг унаавал чадсан ч цахилгаан автобусны бүрэн чадлаар нь ажиллах шаардлагатай байна гэдгийг хэллээ. За тэгэхээр Монголын медиа сувгийн Хинтээ аймаг дахь сурвалжлагч Адмаа та бүхэндээ Хинтээ аймгийн одоо цахилгаан автобусыг сурвалжлагад бэлэн болсон байна. За Хинтээ аймагт бол цахилгаан автобус нийтийн тээвэр бол анх 8 одоо ашиглалтанд орж ирсэн бол өнөөдрийн байдлаар яг явж байгаа нь 4 автобус байна. За цаашдын тоог нэмэх шаардлагатай гэдгийг автобусны одоо жолоочууд болон иргэд маань бас сонслог хэлж байгаа. За хүүхэд 100 төгрөгөөр насанд хүрсэн хүн одоо 300 төгрөгөөр суудаг. За яг ажил ачаалттай үед буюу сургуульд орох, тарах, заман ажил цуглах хуяар одоо хүүхдүүд нь багтахгүй өвөр дээрээ сууж явах гэх мэтлэн ийм хүндрэлтэй зүйлүүд бас гардаг учраас одоо цаашид автобусны тоог Хинтээ аймагт нэмэх шаардлагатай байна гэдгийг эдгээр хүмүүс маань бас онцлон хэлж байгаа юм аа. Байна уу? Вагтал очно. Би одоо хойш сангаач хот явна. Тэгээд баруун тийш явахдаа вагтал орно доо.
Бензин шатгууны үн тэнгэр татсан таксины үн нэмэгдсэн үед цахилгаан автобус шиг хэрэгцээтэй унаа хүүхэд багчууд өндөр настангуудад алга байна. Өнөөдрийн байдлаар 4 автобус Хэрлэн сумын 5 багт тодорхой маршрут цагийн хуваараар үйлчилгээгээ даваа гарагаас баасан гарагийн хооронд үзүүлж байна. Хүүхэд 100 төгрөг, том хүн 300 төгрөгөөр үйлчилгээ үзүүлэх бөгөөд 30 км цагийн хурдтай явдаг автобусны хувьд аваарсал бага юм а. Ойролцоогоор нэг одоо нэг жоохон нэмэгдэл өгөөд тэгээд нэг 500 орчимтай л авч байгаа. Тэгээ яг нэг болохгүй гэж хэлээд яг нэг болох гал үзэж байгаа да. За ингээд одоо Хинтээ аймгийнхаа одоо эко автобусанд ингээд үйлчлүүлдэг хүүхдүүд байна. Тэгээд энэ одоо автобус та бүхнийг одоо цорьсон гарцарнаас хүргэдэм бай. Сургууль руугаа явахдаас энэ автобусаар үйлчлүүлдэм байна. Та нарын хэр хүртээмжтэй унаа юм бол төлөө болцгоо юу? Би анх удаасаа үзэж байгаа. Тэгээд анги маань өгтөө тэгээд яваал үтээ. Яваад л юм аа. Тий. Орой өтер ахын гоё сэтгэлээрээ ага ирээд аваараа гингут наад тэгээ өргөд өчтэй. Иргэд маань яг энэ цахилгаан автобусаа хүлээгээд суугаад ингээд хөвссөн байна. За 14 цаг 30 минут гэхэд яг сангийн аж ахуйн яг эцсийн буудлаар зогсдог. За ингээд одоо эцсийн буудлаас хүнээ аваад дараагийнхаа одоо маршрут руу явд юм байна. Тэгэхээр одоо сангийн аж ахуй бол харьцангуй одоо төвөөсөө жоохон аслагдмал ийм одоо суурин одоо баг байгаа. Тэгэхээр таны хувьд бол ингээд автобусаа хүлээгээд байнга тогтмол одоо ингээд яваад үйлчлүүлээ сурсан хүний нэг юм шиг байна. Дугаарыг нас мэдээд ингээд ах шиг байна. Тэгэхээр энэ одоо автобусны аж холбогдол те та бүхэнд хэр одоо унаа уншинд нэмэртэй болж энэ талаар сэтгэлээ хуваалцахгүй юу? Автобусаар ажлын 5 хоногт ер нь ажлаа амжилт төв орох ажлаа автобусаараа л амжуулдаг шин. Хагас утсан сайнаас бол арга гэрээс гартгүй те. Ажлын 5 хоног л автобусаар л ажлаа амжилтдаг. Яг одоо тогтсон цагтаа тогтсон хуваарьтаа бас та бүхэнд үйлчилж чадж гин үү? Ер нь цаашид ямар санагдаж байна? Манай хууль ер нь айгүй хүн дүүрэн явдаг штэ. Ажлын 5 өдрөл хүн ер нь дүүрэн л явдаг. Яг цагтаа тэгээд уцтаад хаа явж гинэ хаана нэ гэл энэчнээс суух гэсэн гэл яг цагтаа л хүний ярьж авдаг та. Манай хууль ер нь бус газрыг бодох юм бол ер нь хүн ихтэй явдаг. Манай автобус бол за одоо цахилгаан автобусны жолоочийг хийгээд одоо хэдэх жилдээ явж байна. Анхнаас нь л одоо барьсан үнийнх нь нэг байгаа штэ таны хувьд. Тий. Би одоо анхнаас нь орж ирснээс нь бариад л одоо 3 дахь жилдээ л явж байна. Тэгээ 2 дахь жил өнгөрөөл одоо 3 дахь жилдээ энэ 8 сард орно. Цахилгаан автобус маань одоо ашиглалтанд ороод хүн тээврээ игээд юу нэрөнхийдөө одоо нэг 3 дахь жилдээ боцоолгож байгаа юм байна штэ. За тэгэхээр энэ одоо автобусаар ихэвчлэн ямар насны хүмүүс үйлчлүүлж байгаа вэ? Хэр одоо та бүхэн үүргээ сайн биелүүлж байгаа болоо гэж харж байгаа бол. За манай энэ автобусаар бол одоо ер нь бүхэл насны хүмүүс үйлчлүүлнэ. Тэ хүүхдэд тэрсэн хүүхнээс эхлүүлээл тэгэл одоо хөгсөд хүртэл тэгэл сургуулийн хүүхэд албан хаагчид гээл бүх насны хүмүүс л үйлчлүүлдэг. За ажиллах цагийн хуваар ер нь ямар байгаа вэ? Ингээд харж байхад тэр сургууль цэцэрлэг орсон үед сургуулийн насны хүүхдүүд төлхөө одоо энэ автобусаар үйлчлүүлж харагдах юм байна шүү дээ. Тий, ер нь бол одоо биднес ч өглөө 7:30-д гардаг шүү дээ. 7:30-д гараад хүүхдүүдэд өргөж өгнө. Тэгээд 8:90-ээс чинь бол 8:90-ээс эхлээд 8:39 хүртэл бол албан хаагчдынхаа ажилчид албан хаагчтай хүргэж өгнө. Тийм л маршруттай явна. Тэгэл 9-оос хойш бол эмнэлэг рүү явах хүмүүсийн хөл тасрахгүй. Тэгээд тэднээсээ хүргэж өгөөл явдаг. За үүний хувьд бол ямар байгаа вэ? Үн бол 30% те. Тухайлбал. Тэ том хүн 300, хүүхэд 100. За. Тэ. За одоо энийг автобусанд хичнээн хүүхэд хичнээн том хүн багтаж явах баримжаагаар. Гэхдээ яг суудлаараа яг суух юм бол 13 хүн л багтана шүү дээ. Тэгээ суудл бол яг 13-ны оромтой. Анх орсноос нахуулаад явж өгсөөс хойш би тэгээ явж өгсөн. Одоо таны одоо өөрчлөлөгч хэдээс хэдэн насны хүмүүс байна? За ер нь голцууд өндөр настан сургуулийн сурагч нар л байна даа. Тэгээд одоо ихэнх нь одоо тэгээд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй тэгээд эдгээр чинь дандаа үнгүй явдаг усод шүү дээ. Хүүхд 100 төгрөг, том хүн 300 тэгээд иймэрхүү л та. За миний чиглэл бол одоо хангамжийн чиглэл одоо нисхийн тэндээс л хүмүүс бас хоол байдаг бол хорч бас одоо надаар бол
ажил цуглах үед бол хүмүүс их явна. Ажил тарах үед бол бас хүмүүс их явна. Тийм тэгээ хүмүүст бол одоо их хөрсөн үйлчлэгээ болсон. Одоо гэвч одоо миний автобусны аккумулятор айгаа муутчихад байгаа. Тэгээ эндээ л одоо үйлчлэгээ тоглодоод тий одоо бүрэн хэмжээндээ явж чадахгүй болоод ингээд яг нэг талд нь яваад ингээл буугаад тэгэл одоо ингээд орж ирээд бүрэн явж чадахгүй оржингүүтэл ингээд цэнгэлээл байнга цэнгэлээл яатаал ингээл байж. Ухтаа бол 8 цахилгаан автобус Хэрлэн сумын баг бүрт үйлчлэгээ үзүүлдэг байсан ч зай хураагуур муудснаас 4 автобус төр зогсолт хийжээ. Цаашид нь автобусны тоог нэмснээр ачаалал багасж хүүхдүүд өвөр дээрээ сууж явах удаан хүлээх явдал багасах юм а. Мөн илүү зориултын дагуу боловсронгүй болгож бэлэн мөнгө бус картаар үйлчлэх GPS суулгах зэрэг хөгжүүлэлт хэрэгтэй байгааг Өндрхан хот төвчлөлтийн дарга онцолж байна. Ер нь бол яг энэ нийтийн тээвэр бол манай яг сургуулийн тэгээ холын захын хараалаас явдаг тийм ээ. Мөн тэтгэврийн насны энэ улсууд бол маш их хэрэгцээтэй. Аргагүй зайлшгүй хотод бол байх ёстой үйлчлэг гэдэг нь бол энийг бол дээргэд бол маш их хэлж байгаа. Ямар санда манай жолооч нарын чинь эцэг үүдэн таньдаг болцсон. Эцэгхэн таньдаг болцоо одоо хүүхдүүдээ ч бараг тэр гудамжны хүүхэд хэдэн цагаас хичээлэн тарддаг юм да. Тэр заримдаа хамгийн сүүлийн ирээс юм а тэр хүүхд маань тараагүй байна гэд хүлээж зогсож явах жишээний ийм тохиолдлууд бол жишээ их гардаг. Хүүхдүүд ч өөртөө жолооч нарт манай жолооч нар өөрсдөө ийм захиаг бичээд сэтгэлийн бэлэгч хүртэл явуулж ирсэн юм. Тэгэхээр эднэрт бол аргагүй эрэлт хэрэгцээтэй юм а гэдэг нь бол ойлгомжтой байгаа. Бид бол яг хуу гэхдээ энэ шингээ аккумуляторыг бол явуулах талаас нь бол бас их л өөрсдийнхөө уламжаар ажилласан нэрмэл усын байнга одоо нэмлэгт нэгцэмлэгч гэдэг юм уу цаг уургаад мэрэгжлийн нэрмэл устай аптек гэдэг байгууллагаас аваад өөрсдөө боломжийн хүрээнд бол ямарчсан явуулаад л яалж байхгүй одоо тэгээд 4 автобус бол явж байгаа 2 нь хуур аккумулятортай 2 нь шингээ аккумулятортай одоо бол 3 хуур аккумулятор одоо энэ 7 хоногт ирэх нь 7 хоногс их ном эдгээр өөрсдөө ирж суурлуулж өгөн дээр нь босод жижиг сажиг засвар хийх үзлэг юмнуудыг бүр нийт бүх үзлэгийг хийлгээд тэгээ ямарч байсан маршруттай гараад одоо шинэ бодлоготой болж энэ дээр нэмээд хуучин авсан бидний бодлуудаа одоо энэ 4 сарын сүүлээр бас суурлуулаад төмөр бодлуудыг авчаад байгаа шүү дээ шинэ жилийн бодлууд их толгойд тэднийг суурлуулаад маршрут юмнуудаа тодорхой одоо яг сайхан наагаа тийм ээ одоо ингээд доктортой явуулах юм хангалтгаар ингээд төлөвлөд ажиллаж байна да. Би жижиггэнж бэлчээр томын автобус орон нутгийн иргэдийн хөл залгуулах унаа нэгэнт болж чаджээ. Хэрлэн сумын удирдлагуу шилэн шинэлэг автобусны буудлуудыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд цаашид маршрутыг тодорхой болгож тог тухтай буудлуудаар иргэдтэй үйлчлэх юм. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачилсан сонсын ярилцсан уулзалтыг Баяутг сумын ерөнхий боловсролын сургуульд зохион байгууллаа. Уулзалтанд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Хэрлэн Чулуун болон сургуулийн багш нар сумын удирдлагууд оролцсон юм а. Сонсын ярилцсан уулзалтыг Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагууд болон залуучуудын төлөөлөлтөд уулзаж дууссан бол суманд ажиллаж амьдардаг иргэдтэй уулзалтыг зохион байгуулж байна. Анх удаага Баяутг суманд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд сургуулийн багш нарын санаа бодлыг сонсож суманд тулгамдж байгаа асуудлаар ярилцлаа. Багш нарын тухайд аймгийн төвөөс ажилдаа ирдэг цөөнгүй багш нар байдаг бөгөөд суманд ажиллаж амьдрах орон байрны асуудал нэн тэргүүний тулгамдсан асуудал болохыг тэд хөндөж байна. Энд 8 дугаар анги төгссөн. Тэгээд их сургууль төгсч ирээд энд ажиллаж байгаад 25 жил аймгийн төвд ажиллажээ. Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургууль 18 жилийн 4 дугаар сургуулийн сургуулийн менежер хийж байгаа. Тэгээд 20 онд ирсэн одоо жил гарал ажиллаж байна. Тэгээ ингээ харьцангуйгаар энд ажиллахад бол бас их төхөмтэй. Одоо хуралтай бол хамтарч ажилладаг. Одоо нөгөө гэм тэрэг эв журмын зөрчил тэгээд хүүхдийн аюулгүй хүүхдийн эрх гэдэл тэгчин л одоо нэг замын тэмдэглэгээ одоо энэ нэг сургуулийн гэрэл төлөвлөгөө гэднээс л одоо их дэмжилж манай төлөвлөлт тусалцаа үзүүлдэг. Намайг Баццэг гэдэг. Би энэ Баяутг суманд ирээд 4-5 жилдээ амьдарч байна. Тэгээд энэ сургуульд 3 жил тогоочин ажил хийж байгаа. За тэгээд миний гарал болохоор Сэлэн аймагаас гаралтай. Өөрөөсөө хуваарь хүлэмжинд нөгөө талдаг.
Энэ жил болохоор бид нар бас нөгөө өнгөрцөй тарьчих эсвэл өөр бас нэг нарийн ногоонууд тарьчих гэж бодоод ингээд хүлэмж авах гэхээр хүлэмжний үн хааш шүү билээ гэж бодоод байгаа байхгүй юу. Тиймэрхүү тал дээр хэрвээ хүмүүс бас эрдгэлдээ ингээд ногоо тариад ирэхээр эн чин зүгээр юм байна. Маха бид нар бол өөрсдөө мачттай юм чинь өөрсдөө аваад идчихдэг юм аа. Тэрнийхээ хажуугаар хүнснийхээ ногоог бас нэг өөрсдөө хашаандаа тарьчих юм бол бидний амьдрал гэсэн хэрэгтэй. Тийм болохоор тэр тал дээр нь бас нэг туслалцаа дэмжлэг байдгийн болов. Хамгийн тулгамдж байгаа асуудал нь юу юм гэхээр байрны асуудал болоо явчихдаг. Одоо жишээ нь хэд манад ингээд багын багш ирчээд дотор байрандаа хүүхдүүдтэйг амьдарч шүү дээ. Ягаад гэвэл нөгөө амьдрах байр нь байхгүй. Тэгэл эдгээр чинь нөгөө 1-2 жил ажиллаад хаширдаг байхгүй юу. За болио амьдрах байр байхгүй гэл. Одоо хаас хөвсгөлөөс манад багш ирчээл ажиллагаа. За чи өстө 5 жилээ дуусгаж ажил яв гэл бид нар хүчээр л нэрэ нэг өдөр заримдаа нэрэ хөргөж шантардаг шүү дээ. Би өстө энд ингэж байж байхаар би явлаа багшаа гэл. Тэгээ одоо 5 жилээ ажиллаад нэрэ явна гэж сууж шүү дээ. Яаж байгаа юм гэхээр нөгөө нэг энд нь амьдрах орчин аягүй хэцүү байр нь байхгүй. Тэгээд одоо энэ байрны асуудлыг яг аль талаасаа шийдэж өгвөл зүгээр юм те. Одоо жишээлбэл энэ дотор ингээл зөндөө хөнгөө байрууд байгаад идэг. Очоод орё гэхээр наа чи эзэнтэй. Гээл тэгдэг. Бүгдээр ингээ нэг түлхүүрийн хүн авчдаг. Яг яасан юм дээр тэн дотор амьдарч байгаа хүн байдгүй л. Бид нар одоо ямар шаардлага тавьж байгаа гэхээр за доторхыг одоо орох албаагчд өөрсдөө л зас. Бид тэр түрээс юм авахгүй. Тэрэн дээр ингээд одоо түрээсийн мөнгөн дээрээ тохиролцоо л гэдэг юм чи. Одоо тэгэхээр яг бид нар ингээд төрийн мөнгөөр ингэх гэхээр чи нөгөө хувийн одоо айл эдний байр сав болохоор чи ямар ч тийшээ гарах боломж болдгоо. Тэгээ энийг хэн нэгэн одоо өөрсдөө засчих боломж байхгүй. Тэгэхээр одоо яг л би тийм шаардлага. Доторхыг нь өөрсдөө засаа. Бид нар одоо хаалгын заслаа, цонхын заслаа, гаднах басаад шавардлага хийлээ, дээврийн солилоо. Одоо өөр боломж байхгүй болж байгаа. Тэгэхээр нэг орон нутгийн хөгжлийн сангийнхаа 100 сая төгрөгийг тэр иргэдээс гарсан санал гэж гал нэг талыг нь янзлаад одоо бол яг хөнгөзөмжийн хувьд бол бас давгүй болчихсон. 50 сая төгрөнд бид нар 10 айлын суцыг бас хөрөхгүй тендерийг 5 удаа зарлж иж ганцхан компани ороод тэгээд нэг хүчээр л нэг юм дээр. Тэр бол одоо хамгийн нөгөө хямд юмнууд орсон баг. Тэр бол магадaltaй. Яг л нөгөө барилгын материалнууд нь ингээд өсчихсөн. Ямар ч компани орчихгүй юм ч тийм. Тэ? Баян удагс сумын аймгийн төвөөс урагшаа 20 гаруй км зайд оршдог. Ард иргэд төрийн албан хаагчтай хөдөлмөрийн насныхан төвд ажиллаж амьдрах сонирхолтой байдаг. Учир нь сумын төв боловсон хүчингүй болж нутагдаан ажиллаж амьдрах иргэдийн тоо цөөхөн зах зээл бага. Ажлын байр хомс байдаг учраас тулгамддаг олон асуудал гардаг ч сүүлийн үед тус суманд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт сургуулийн дотор байр зэрэг баригдаж байгаа нь сумандаа аж төрөх иргэдийн тоо бага багаар өсөх хандлага гарч байна. Тэр яасан мөнгө нь баг. За бүгдээрээ нэг баярлаа. Би бас эхлэлээр нь хэлжсэн. Ерөнхийдөө бол аймаг иргэдийн хурлаас одоо ер нь аймаг гэлтгүй аймаг сумын иргэдийн хурл тийм ээ ер нь орон нутгийнхаа хэмжээнд сумын хэмжээний аймгийн хэмжээнийхээ бодлого шийдвэрийг гаргадаг тодорхойлдог юм байгууллага. Тийм учраас бид нар одоо аль болох иргэдтэй хүмүүст одоо хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн ийм шийдвэр гаргахын тулд доороосоо иргэдийнхаа санал бодлыг салбарынхаа тэр одоо тулгамдсан асуудлыг сонсох зайлшгүй шаардлагатай. Бид нар ингээд хүмүүстэй уулзахгүйгээр шууд шийдвэр гаргаад байвал зүгээр юу гэдэг нэг хүний гэдэг юм уу те 2-3 хүний энэ л одоо бодлоор ингээд шийдвэр гараад байдаг. Магадгүй өнөөдөр ингээд салбарын орон нутгийн тийм ээ одоо өнөөдөр аймагт ойрхон байгаа сум, онцлогдсон сум тэгээд дээрэс нь ингээд салбарын ингээд мэдээллийг сонсоход за тэнд нэг тийм асуудал ярьж ирсэн шүү. Энэ шийдвэрийг гаргахын тулд тэд нар маань тийм бэрхшээлтэй шүү гэдэг юм уу тийм ээ. Ийм үүднээс бид нар энэхүү одоо уулзалт арга хэмжээг бас эхэлсэн. Тэгээ магадгүй би ингээд хурлын даргын өрөөнд суугаад та бүхэн маань манай өрөөнд ширээний ард суугаад гэдэг юм уу хурлын зааланд суугаад ингээд ярихад бидний хувьд ингээд нэг зааг ялгаа гардаг. Дарга тийм ээ одоо оролцогч гэдэг ийм зааг гардаг учраас зүгээр сайхан цай уунгаа бүгдээрээ сайхан ингээд дэлэн талангуу энгийн байдлаар хувь хүнийхээ хувьд ч гэдэг юм уу ингээд сайхан яриад суух нь илүү нээлттэй хүмүүст ингээд нэг бие барих нь ингээд бас гайгүй байдаг. Тийм учраас бид энэ уулзалтыг бас хийгээд ингээд бүтэн жил болж байгаа. Өнөөдөр бас сумдуудаас хамгийн түрүүлж өрсөн нь бол манай Баян Утга сум байлаа. Өнөөдөр бас энэ уулзалтыг энэ хүүхдийн жил болцсон байдаг тийм ээ. Тэгээ өнөөдөр бас ингээд Баян Утга сумынхаа боловсролын салбарынхантай өнөөдөр бас уулзаж ингээд манай боловсролын салбарын яаж хүүхдийнхээ тоог бид нар нэмэх үү? Яаж энэ хүүхдээ бүрэн эндээ хамруулах уу гэдэг энэ юмнуудыг бас ингээд ярьлаа. Тэгэхээр би ч гэсэн таадтай бас тодорхой саналуудыг хэлж гин брэндээ бий болгох тийм ээ. Өнөөдөр ч гэсэндээ ингээд өчнөө олон сэхэтнүүдийг төрүүлж гин, өчнөө олон хүүхдүүд нь амжилттай олимпиадад явж гин. Энийг брэнд болох хэрэгтэй. Сургалтынхаа чанар дээр бид нар анхаарах хэрэгтэй. Тэрийг олон түмэнд сурталчлах хэрэгтэй. Массын одоо боловсрол дээр анхаарах хэрэгтэй гэдэг ингээд асуудлууд аль аль талдаа
байгаа олон асуудлууд бас зөндөө юмнууд ярьлаа. Тэгээд таад маань ч гэсэн миний одоо хэлсэн ярьснаас юм авч үлдчихэж байгаа байх гэж ингэж бодож байна. За өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулсантай их баяртай байна. Ингээд аймгийн хурлын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгээд анхдагчаар нь одоо сүүл бас улбаалаад манай сумаас эхэлж байгаа. За тэгээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг бол хамгийн түрүүнд бид нар соёлын байгууллагаасаа сургуулиасаа эхлэе гэж бодоод энэ жил эштэр өнөө хүүхдийн хүүхэд хөгжил хамгааллын жилтэй холбогдуулаад сургуулиасаа эхэлж байгаамаа. Тэгээ манай сургуульд болохоор бас тулгымцсан асуудлууд бас хэд би хамгийн гол ажил бол энэ урлаг заал байна. Нийт одоо тэгээд хоёрдугаарт нь бол камержуулалтын ажил байгаа. Тэгээ өнөөдрийн ажлын үр дүнд дээрх хоёр асуудал хоёулаа шийдэгдэж байна. Тэгээ энэ арга хэмжээнд өнөөдөр аймгийн хурлын хэрлэмжлүүн дарга ирж бас ажиллаж байгаад нь их баярж талархаж байна. Тэгээд энэ үйл ажиллагаагаа бид нар энэ жилдээ бол бүтэн явагдана. Тэгээд төсөвт байгууллагуудаа дуусаад ар дээр нь багууд руугаа орно. Багууд дотроос сум аймаг улсын авраг малчтаасаа бүгдийг бас энийгээ хийнэ гэж бодож байгаа. Тэгэхээр яагаад эдрүүгөө хийж байгаа гэхээр бас сум орны бүтээн байгуулалтанд манай малчтын үр дүн одоо нөлөө маш их байдаг. Тэгээ аймгийнхаа хэмжээнд манайх улс аймгийн сайн малчин хамгийн их байдгаа. Тэгээд энэ утгаараа бид нар бүр малчт руугаа чиглэж орно гэсэн юм чиглэлтэй байгаа. Энэхүү уулзалтын үр дүнд сумын засаг дарга Амгаланбаатар сургуулийг иж бүрэн камертай болгох асуудлыг 100% шийдвэрлэж өгөхөн амссан юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Хэрлэн Чулуун сургуулийн урлаг заалны засварын ажлыг судлаж шийдвэрлэж өгөх асуудлыг судлахаа мөн амласан юм. Энэ одоо буян шүү дээ. Тэгээ 7-8 мянгаар Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн онцгой байдлын газар Монос хинтээ хариуцлагатай хувьцат компанитай хамтран албаагчдад дархлаажуулалтын амин дэмий ач холбогдлын талаар мэдээлэл өгөх зорилготой удирлыг зохион байгууллаа. Хаврын үйлрэлд дархлаа суларснаас ядрах, сольдох, хоногийн нойр ханахгүй байх, өвчлөлд өртөмтгий болох зэрэг хүндрэлүүд тохиолдох нь элбэг байдаг. Хүйтэн сэрүүний үйлрэл цаашилж өрн дулааны удирдал эхэлж байгаа ч ханиад том амьсгалын замын өвчлөлийн тохиолдол гарч байгаа энэ үед Хинтээ аймгийн онцгой байдлын газраас албаагчдын дархлааг дэмжих зорилгоор Моносенти компанитай хамтран дархлаажуулалтын удирдлагыг зохион байгуулсан юм а. За хүйтэн сэрүүний үйлрэл одоо өнгөрч уран одоо дулааны цаг эхэлж байгаа ч гэсэн одоо хүмүүсийн манд дунд ханиад томооны өвчлөл бол бас гарсаар байна. Тийм учраас одоо хаврын энэ дархлаа ундаг энэ одоо эцэгтэй үед бол албаагчдынхаа дархлааг дэмжих зорилгоор одоо Хинтээ Монсын хамт олонтойгоо нийлээд дархлаажуулалтын аяныг зохион байгууллаа. За энэ аяны хүрээнд бол одоо төвийн одоо ангиудаас гадна сомдод байрлах галтмөр өндрөх аврах анги 90 ах салбарынхаа албаагчдыг бүгдээрээ нь бол одоо энэ дархлаажуулалтын аяны хүрээнд Хинтээ аймгийн онцгой байдлын газраас амин дэмээр одоо амин дэм олгож ажиллаж байгаа. За яг одоогоор энэ 7 хоногт хэрэгжиж байгаа уламж дангаа ухааны төвөөс хэрэгжүүлж байгаа бие хоргоожуулах элэг зүсний өвчлөлттэй албаагчтай болохоор энэ бие хоргоожуулах хөтөлбөрт хамруулж манайхаас бол 5 албаагч бол уламж дангаа ухааны төвд хэвтэ эмчлүүлж байна. За мөн одоо энэ 7 сарын 1-ээс онцгой байдлын ерхий газрын харьяа жаргалант совилалд албаагчд одоо 7 хоногт 4-өөс 5 албаагчдыг нөхөн сэргээх совилалдаас хамруулахаар төлөвлөө ажиллаж байна. Манай байгууллага албаагч руу чиглэсэн маш их тийм тулгымцсан үед чиглэсэн бас хэрэгжүүлэх ажлууд нь бас их санаачлал сайтай ажил байдаг. Тэгээд энэ дагуу манай байгууллагаас витаминжүүлэлтийн аяныг байгууллагынхаа албаагчид зориулаад өндөө тэгээд витаминыг байгууллагынхаа бүний албаагчдаа одоо орон нутагт сомдод ажиллаж байгаа байгууллагын албаагчдаа энэ хүн болгон дээр нь тарааж ийн өнөөдрөөс эхлээ. Тэгээд сая хийсэн мэдээлэлээс нь ойлгож авлаа л да. Бас ямар үед ямар аль витаминыг хэрэглэх үү, дархлаа дэмжихтэй аль витаминыг хэрэглэх үү, тогтмол жишээ нь Д витамин ч юм уу тогтмол хэрэглэж байхад хэрэгтэй. Одоо ч гэсэн яг зөвхөн яг тийм дархлаа муудах үед биш хаврын цагтантай тогтмол хэрэглэж байхад хэрэгтэй гэсэн тиймэрхүү мэдээллүүдийг бол сая олж авлаа. Хуйтны үйлрэл гэлтгүй ямар ч үйлрэлд хүн дархлаагаа сайн байлгахын тулд өөр тохирдог, өөртөө хэрэгтэй аминдэ мөгч чадхаар зүйл юу вэ гэдгийг мэддэг байх нь чухал. Дархлаагаа суларсныг хэрхэн мэдэх вэ? Өөрийн ирэхгүй бие амархан эцэд сольдох, архаг ядаргаатай болох, нозоорч нойр хүрэх, эсвэл бүр эсэргээрээ нойр гүдэх, толгой өвдөх, булчин болон үе мөч хөндүрлөх шинжүүд илэрдэг. Хүндрлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэрнээ байнга өвдөнө. Мөн урал дээр хомхой гарах нь бие организмд хүчтэй идэрэл бөгөөд энэ үед яралтай цог зарах хэмжээ авах хэрэгтэй. Тиймээс юуны төрөнд дархлаа сайжруулах бэлтгэл ууж олон аргуудыг хэрэглэх хэрэгтэй гэж Моносенти компани эминсэн хариуцсан эрхлэгч Норов зөвлөж байна. За өнөөдөр онцгой байдлын газартай хамтран ажиллаж
ерөнхийдөө битминжүүлэлтийн аяны хүрээнд мэдээлэл хүргэж хамтран ажилласан байгаа. За ерөнхийдөө бол амин дэм гэж юу юм бэ? Амин дэмийн дутагдал, түүнээс одоо урьдчилан сэргийлэх, амин дэмийн ач холбогдлын талаар мэдээлэл хүргэсэн байгаа. За ерөнхийдөө бол нөгөө хаврын аян гэдэг ерөн битминжүүлэлтийн аян 5-аас 15% хямдрал зарласан байгаа. Манай бас тэгээд сая өмнөх 7 хоногт болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарч ажилласан байгаа. За ерөнхийдөө бол нөгөө битминий дутагдaltaй гэдэг ерөнхийдөө монголчууд мэдэхгүй яваад байдаг. Энэний өрөөнд ерөнхийдөө сая битминий талаар ингээд сургалт хийсэн. Мөн Хинтээ аймгийн онцгой байдлын газраас 5 албан хаагчтай уламжлалт хангах ухааны төвд хэвтэн эмчилүүлж байгаа бол 7 дугаар сарын 1-ээс онцгой байдлын ерхий газрын харьяа жаргаланд цовлолд 7 хоногт 4-ээс 5 албан хаагчдыг хэвтэн эмчилүүлэхээр төлөвлөсөн байна. Дараагийн мэдээ. Их эзэн Чингис хааны мэндэлсийн 850 жилийн дэлхийн өвийн конвенцийн 50 жилийн энэ жил тохиож байна. Үүний хүрээнд дэлхийн өвөр бүртгэгдсэн бурхан алд уулолоо түүний хүрээлсэн тахилгад газар нутгийн хамгаалтад авах хамгаалах зорилгоор холбогдох байгууллагын хамтран хилцүүлгийн ажлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ жил их эзэн Чингис хааны мэндэлсийн 860 жилийн дэлхийн өвийн конвенцийн 50 жилийн тохиож байна. Үүний хүрээнд Монгол улсын соёлын яам, бурхан халдун уул, түүний хүрээлсэн тахилгад газар нутгийн хамгаалтын захиргаа, Чингис хааны өв соёлын хүрээлэнгүүд хамтран дэлхийн өв Чингис хаантай холбогдох түүх соёлын дурсалт газрын хадгалалт хамгаалалт сэдвт хэлэлцүүлгийг 4-р сарын 15-ны өдөр Хинтээ аймгийн музейд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газрын соёлын үе хэлцэн дарга Цэцэгбаатар, дэлхийн өв бурхан халдун түүний хүрээлсэн тахилгад газар нутгийн хамгаалтын захиргааны даргачин болор Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал Саруул нар оролцсон бол Хинтээ аймгийн төлөөлж соёл урлагийн газрын дарга Зулбаатар, музейн захирал Нэвс Сүрэнээр оролцсон юм а. За өнөөдрийн хийж байгаа одоо бид өвдийн ажлууд одоо за соёлын яам, за мөн соёл урлагийн агентлаг, за мөн одоо Хинтээ аймгийн соёл урлагийн газар, за мөн Хинтээ аймгийн аялал жуулчлалын газар, за Хинтээ аймгийн музей, за мөн одоо ерөнхий зохион байгуулагч нь одоо бурхан халдун уул түүний хүрээлсэн тахилгад газар нутгийн хамгаалтын захиргаа, манай захиргаа, за мөн одоо хамтарч орж ирж байгаа нь Чингис хааны өв соёлын хүрээлэн ийм байгууллагуудаа хамтарч өнөөдрийн энэ уулзалт хэлэлцүүлгийг хийж байгаа. За энийг хийж байгаа гол зорилго нь бол за ер нь бол монголчууд өөрсдөө бид бүхэн агуу түүхтэй, за агуу соёлтой ийм ард түмэн. За тэр дундаа бурхан халдун хайрхан маань одоо монголчуудын шүтэж дээдэлж явдаг их богд эзэн Чингис хаантай одоо салшгүй одоо амьдрал, үүх, түүх, байлдан дагуултай холбоотой ийм газар. Тэр ч утгаараа 2015 оны холбооны бүгд найрамдах Герман хотноо Бонн хотноо болсон 39-р чуулганаар соёлын өвөр бүртгэж авсан. За энэний дагуу Монгол улсын засгийн газрын тогтоолоор 209-р тогтоолоор бурхан халдун уул түүний хүрсэн тахилгад газар нутгийн хамгаалтын захиргаа байгуулагдсан. Байгуулагдаад 2 жилийн хугацаа одоо болж байна. За энэ байгуулагдсан хугацаанд бас нэлээдгүй ажлуудыг амжуулаад явж байна. Энэний хүрээнд дэлхийн өв одоо Хинтээ аймгийн өмнө дэлгэр суманд одоо дэлхийн өв бурхан халдун хайрах маань байдаг учраас бид бүхэн одоо орон нутгийн удирдлагуудтай ер нь цаашдаа яаж хамтарч ажиллахыг, дэлхийн өвийг нь яаж судал сурталчлахыг бид нар цаашид ер нь энийг Монгол төдийгүй дэлхийн үнэлж гисэн ийм газар. Энийг одоо бид бүхэн орон нутагтай яаж одоо ер нь цаашдаа хадгалахыг, аялал жуулчлалыг яаж өрнүүлэхийг, эко аялал жуулчлал, за мөн одоо энэ ажлууд нь бүгд одоо манай захиргааны менежментийн богинолон урт хугацааны төлөвлөгөөнд орсон байдаг учраас бид хүн энийг бас орон нутгийн соёл урлагийн газар, за орон нутгийн удирдлагууд, орон нутгийн аялал жуулчлал, орон нутгийн байгаль орчныханд энэ ажлаа ерөнхийдөө гэж ойлголтод хүрээд ер нь цаашдаа хэдүүлээ ийм ажлууд төр хамтарч ажиллая гэдэг ийм ойлголтод төр хүрч байгаа. Бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За манай Чингис хааны өв соёлын хүрээлэнд төвчөнд харилцуулсан нэр хэцүү баг. Тэгэхээр Чингис хааны өв соёлын хүрээлэн маань байгуулагдаад одоо 2 жил 3 жил болсон. Одоо засгийн газрын тогтоол гараад бол 3 жил болж байна. За үйл ажиллагаагаа яг доктортой үйл ажиллагаа явуулаад бол 2 жил гарсан болж байна. За манай хүрээлэн бол Чингис хааны өв соёлын хүрээлэн гэдэг нэртэй соёлын яамны харьяа энэ төрийн байгууллага. За энэ юу гэхээр Чингис хааны одоо намтар үйл ажиллагаа сурталчлах, судлах ийм одоо төрөөс бодлогоор байгуулагдсан ийм одоо
анхны хүрээлэн гэсэн. Тэгэхээр манай хүрээлэн бол нэг талаар бол судалгааны ажил буюу Чингис хаан болон түүнтэй холбогдох одоо түүх соёлыг судлах, нөгөө талаар бол сурчлах, түгээн дэлгэрүүлэх ийм одоо үндсэн чиглэлийн дагуу үйлчилгээ явуулж байгаа. За өнөөдрийн үйлчилгээний хувьд бол манайхаа мөн одоо соёлын яамны харьяа, бурхан алдан түүний хүрээлсэн тахилгад газар нутгийн одоо хамгаалтын захиргаатай хамтран одоо энэ үйлчилгээ зохион байгуулж байна. Тэгэхээр энэ одоо 2 жил гарны хугацаанд ковидтай холбоотой бид бол орон нутгийн чиглэсэн үйл ажиллагаа барагтай одоо зохион байгуулаагүй. Яг Улаанбаатарын хотын хувьд бол хүрээнд бол нийтийн үйл ажиллагаа, нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулжсэн. За тэгээд одоо бол харьцангуй цаг үе гайгуулсан учраас бид бол одоо орон нутгийн чиглэсэн за гадагшаа чиглэсэн ийм үйл ажиллагаануудыг бол одоо хийж эхэлж байна. Тэгэхээр энэний одоо мэдээж хамгийн ихний ажил бол Хинтээ аймгаас эхэлж байна. Тэгэхээр энэ бол эхэлж байгаа мэдэрч ажиллаж байгаа одоо гол ажил маань бол бурхан алдан түүний одоо хүрээлсэн тахилгад газрын захиргаатай хамтарч одоо дэлхийн ба Чингис хааны түүхэнд холбогдох одоо түүх соёлын дурсгал газрыг хадгалах, хамгаалах ийм одоо чиглэл хэлцүүлэг хийж байна. За зорилгын хувьд бол юу вэ гэхээр ер нь бол Чингис хаантай холбоотой түүх соёлын дурсгал газруудын хувьд бол манад бол энэ Чингис хаантай холбогдох түүх соёлын одоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол суурь судалгаа бол манад хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ Хинтэд баригдаж байгаа кластер одоо судалгааны аялал жуулчлалын зохицол газруудын одоо үндсэндээ судалгаа буюу сурвалж баримтын судалгаа бол манад хийгдэж байгаа. Тэгэхээр энэ одоо түүх соёлын дурсгалт газруудыг одоо цаашид хэрхэн одоо судлахын, сурталчлахын, яаж хамгаалахын, хадгалахын энэ тал дээр бол бид нар энэ хэлцүүлэг зохион байгуулж байна. Уг хэлцүүлгийн гол зорилго нь Чингис хааны болон Монголын эзэнт гүрний өв соёл дэлхийн өвд бүртгэгдсэн бурхан халдун уул болоод түүнийг хүрээлсэн тахилгад газар нутгийн хадгалалт хамгаалалт чиглэлээр орон нутгийн болон бусад төрийн байгууллагууд уялдаа холбоог сайжруулахад оршиж байгаа юм а. Мөн хэлцүүлгийн үеэр бурхан халдун виртуал үзэсгэлэн, бурхан халдун уул түүний хүрээлсэн тахилгад газар нутаг зэрэг гэрэл зураг үзэсгэлэн болоод Чингис хааны өв номын үзэсгэлэн олон нийтэд дэлгэн үзүүллээ. Хинтээ аймгийн музейд өнөөдөр бас анх удаага энэ Чингис хаантай холбогдолтой энэ эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэг болж байна. Тэгээ энэ удаагийн хэлэлцүүлгийг бол одоо соёлын яам, Чингис хааны өв соёлын хүрээлэн, бурхан халдун уул, түүний захиргааны хамт олон бол энд ингээд бас хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. За Хинтээ аймгийн хувьд бол одоо гарын эдийн нутгийн түүх соёлыг судлан шинжилгээг сурчлан түгээх үйлсэд бас гар бие оролцож бас орон нутгийн түвшинд ажиллаж байгаа юм мэргэжлийн байгууллага. Энэ утгаараа одоо энэ дээрх мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллана гэдэг бол цаашлаад одоо энэ эзэн Чингисийн үлгийн нутгийн энэ түүх соёлыг ард түмэн суртлан таниулах, судлан шинжилгээд нэгээд байгаа ач холбогдолтой. Тэгээ нөгөө дөгөр одоо мэргэжлийн ажилтан албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, урт удаан хугацааны хөтөлбөрт хамруулах, цаашид хамтын ажиллагаа улам их одоо өргөжүүлж ажиллахад бас туйлын ач холбогдолтой юм хэлцүүлэг болж байгаа. Хэлцүүлгийг зохион байгуулснаар уг асуудалд оролцогч талуудын төлөөлөл асуудал хэлэлцэн цаашаа Чингис хаан болон Монгол эзэнт гүрний өв соёл дэлхийн өв бурхан алдан уул түүнийг хүрээлсэн тахилгад газар нутгийн хадгалалт хамгаалалт чиглэлээр хэрхэн хамтрах ажиллах талаар санал солилцох юм а. Мөн их эзэн Чингис хаан мэндэлсийн 860 жилийн тэгшэн хүрээнд Чингис хаан судлал олон улсын эрдэм шинжилгээний хурал, Чингис хааны өв соёл оюутны эрдэм шинжилгээний хурал, Чингис хаан 860 хүүхдийн яруу найргийн наадам зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар холбогдох албан байгууллагууд төлөвлөж байна. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хинтээ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрэлт цох номын клубын сурагчид өөрсдийн санаачилгаар номтой зочин зохиолж уншигчтай уулзалтыг Чингис хотноо зохион байгууллаа. Уулзалтанд залуу яруу найрагч зохиолч Начин болоод Батбаяр нар ирж оролцсон юм а. Ном уншдаггүй хүн нэг л амьдралаар амьдрдаг бол ном уншдаг хүн мянган хүний өмнөөс амьдарч үзсэн байдаг. Номноос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг харж зөвхөн өөрийн амьдрал туршлага дээр явж сурахгүйгээр маш олон амьдралын туршлагыг өөртөө заавал туулж мэдэхгүйгээр мэдэх боломжтой байдаг. Тэгвэл Хинтээ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрэлт зох номын клубын сурагчид өөрсдийн санаачилгаар номтой зочин зохиолч уншигчдын уулзалтыг Чингис хотноо зохион байгууллаа. 21365 сум дотор иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа аймаг сум ер нь ховорхон баг. Миний лав оролцож байгаа анхны тохиолдол. Тэгэхээр Хинтээ аймгийнхэн мэдээж хүүхдүүдийнхээ оюунд хөрөнгө оруулж байгаа энэ бол айгүй
сайхан зүйл гэж бодож байна. Тэгээд дэлхийн 100 дэмжсэн байна, аймгийн засаг дарга дэмжиж оролцсон байна. Тэгээд гэрэл цох гэдэг энэ хүүхдийн номын клуб зохион байгуулж хийж байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ сонсож байгаа хүүхдүүд чинь одоо энэ 21-р зууны 50 оноос хойших ерөнхийдөө сүүлийн хагасын Монголын амьдралыг барьж явах, Монголын хувь заяаг ингээд эзэмшиж явах ийм хүүхдүүд учраас бид нар ямар хүүхдүүд бэлтгээд ийм хүүхд насанд хүргээд мэрэгжил эзэмшүүдэд аваачих вэ гэдэг чинь одооноос л бэлтгэх хэрэгтэй байхгүй юу? Ном уншсан, гэгэрсэн, эрдэм боловсролтой тийм хүүхдүүд бэлтгээд Монголынхаа хувь заяаг даатгах чиглэл ингээд явах нь айгүй чухал учраас ийм багаас нь ингэж бэлдэж оюутан хөрөнгө оруулж явах хэрэгтэй гэдэг. Дөрвөн сургуулийн 10 жилийн хүүхдүүд маань ихэнх нь одоо ахлахангийн хүүхдүүд байна. Хамгийн их асууж байгаа асуулт бол мэрэгжил сонголтын талаар тийм ээ. Одоо шинэ залуугийн маань мэрэгжил сонголт дээр бол аав ээжийн шийдвэрээр хамгийн мэрэгжлээ сонгодог. Тэр бол одоо хамгийн буруу зүйл миний хувьд одоо бодоход бол тэгээд орчин үеийн 10 жилийн ахлахангийн сурагчид маань бол зүрх сэтгэлээ их даагаж өөрсдөө өмсөл мөрөөдлөөр жигүүлсэн тэр мэрэгжлээ гэвэл их дэрдэг гэсэн сур бастахан сур гэдэг нэг үг апресм гэдэг. Тэр шиг одоо бид бүхний оюун санааг зэглэх ганц зүйл бол ном. Ном бол хамгийн сайн найз. Тэгээд дэлхийн ертөнцийн харилцах хамгийн том үг. Тийм учраас уншаад дахин бос унших хэрэгтэй. Уг уулзалтыг Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын Борон дөр 2 орон нутгийн хөтөлбөр ивент тэтгэж Хинтээ аймгийн засаг даргын тамгын газар, боловсрол соёл урлагийн газар, нийтийн номын сан болон гэрэл цог клубын гишүүд хамтран зохион байгуулсан юм а. Уулзалтанд залуу яруу найрагч зохиолч Начин Батбаяр хүрэлцэн ирж өөрсдийн амьдралын туршлага алдаа оноо амжилтыг ярилцахын зэрэгцээ номтой нөхөрлөхийн ач тус удаг зохиол яруу найргийн талаар сонирхолтой түүхийг хуваалцаж өөрсдийн зохиолоос уншиж хүргэсэн юм а. Мөн хүрэлцээрсэн хүүхэд багчуудад сонирхсан асуултанд хариулт өгсөн юм а. Яагаад энэ хоёр зохиолчийг сонгосон гэхээр Монголын орчин үеийн яруу найраг зохиолчдын утга зохиолын төлөөлөл болсон хүмүүс байгаа. Тэгээ ингээд орчин үеийн хүмүүс даяарчлагдсан учраас ингээд гадаадын уран зохиолыг их сонирхох болсон. Тэгээ Муу Батар ахын хувьд болохоор хятадын уран зохиолыг их орчуулдаг. Монгол руу сайн хэлсэнчлэн тэгээ тийм болохоор сонгосон. Зохиолчтойгоо ярьж байхад зөвхөн утга зохиолын гэхгүй чөлөөтэйгээр өсвөр насны тохиолддог юм. Тэгээ өөрсдийнхөө амьдралын туршлагаас ярилцсан гэсэн. Тэгээ өнөөдөр 295 хүүхэд ирэх хэрэгтэй байснаас 100 гаруй хүүхдүүд ирсэн. Өнөөдрийн уулзалтад болохоор зөвөр ингээд хүүхдүүд мэрэгчлээ сонгохдоо ч юм уу яг эцэг хийхээ зөвлөгөөр биш яг өөрийнхөө хүсэл мөрөөдөл тотлогдоод ингээд яг би өөрөө юу хийх дуртай бай тэр маань яг хэрэгтэй байна уу гэдгээ шалтгаалаад мэрэгчлээ сонгох тухай. Тэгээд түүндээ үнэн чамдраад тэгээд яг амьдралынхаа турш тэрийг амар жаргалтай хийж амьдрах тухай мэдэж авлаа. Одоо бол ингээд үе чинь ингээд хүүхдүүд ном уншихыг хөвчлэн байсан шүү дээ. Нөгөө сошиал ертөнц, Facebook, Instagram гэдэг. Тэгээд яг ингээд байсан үед чинь тэгээд ингээд номын клуб байгуулагдахаар яг ингээд ном уншдаг хүүхдүүд нь ороод тэгээд ингээд бусд нь яг хуцаагаад үлдчихдэг байхгүй. Тэгээд одоо бид нэртэй ингээд айл болох тийм бүгдээ ном уншаасаа гэж уриалах гад номын тим амтыг тэгээд бүр ингээд яагаад гоё вэ гэж мэдрүүлэх гээд ингээд хоёр зохиолч урьсан байгаа. Манай хоёр зохиолч бүр айгу мундаг. Тэгээд Муу Батбаяр гээд Тавта паблишингийн орчуулагч байгаа. Айгу мундаг. Тэгээд юу хавцсан тэмдэглэлгээд тэгээд сая ингээд амьдрах вэ гэдээ ярьсан та. Тэнгүүтээ Начин зохиолч маань болохоор боловч цомгийн залуу ингээд шагналтай ер нь айгу мундаг. Монголчууд ухаан далай номоос ихтэй гэж үр хүүхэддээ сургаж ирсэн. Ном хүний оюун ухааныг задалж, логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номныхон сонин сайхан зүйлийг ухаж, учрыг нь сайн ойлгох гэж хичээдэг учраас ном уншдаг хүн сэтгэн бодох чадвар сайтай, дөлгөөн, ухаалаг, аливааг олон талаас нь бодож зөв шийдвэр гаргадаг гэж үздэг. Баасан гарагийн өндөр хаан мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэнтэйгээ шинэ 7 хоногийн мэдээллээр эргүүлцгаая. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.